Эрүүл амьдрал нэвтрүүлгийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн манай нэвтрүүлгийг сонгон үзснээрээ өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой. Тэгэхээр бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийн ярилцлагын булангаар шидэт зүгийн сувиллын эмчийг урьж оролцуулсан байгаа. За та манай ярилцлагын буланг үзснээрээ зүгийгээр хэрхэн эрүүл биетэй болох боломжтой болсон талаарх мэдээллийг хүлээн авах болно. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ. Амралтын өдрүүдэд ETV телевизээр та бүхэнд хүрдэг эрүүл амьдрал нэвтрүүлэг эхлэж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Таны өнөөдөр эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амьдралын амжилтын танд баталгаа үндэсээр байх болно. Өнөөдөр ярилцлагын булангаараа шидэт зүгээс сувилийн ерөнхий эмч анагаах ухааны доктор Хулан эмчийг урьж оролцуулаад байна. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр үзэгчдийн манд хэдийнэ танил болоод байгаа одоо шидэт зүгийн сувилийн талаар үзэгчд манд сонссон бах. За магадгүй сонсоогүй үзэгчдэд зориулаад бид энэ удаагийн дугаараа зориулан бэлтгэж байгаамаа. Тэгэхээр танай эмнэлгийн ач тусаар ерөнхийдөө зүгийн эмчилгээний талаар үзэгчд манд ерөнхий ойлголттой болоод байна. Тэгэхээр яг энэ зүгийн эмчилгээ гэдгийг та бас үзэгчдэд илэрүүлээд танилцуулахгүй юу? Танаас сувилал хэдэн хонд байгуулагдсан, ямар зорилготой байгуулагдсан юм сувиллээ? Манай сувил 2008 онд байгуулагдсан. Гэхдээ энэ зүгийн эмчилгээ гэхээр зүгийнээс ерөнхийдөө 10 төрлийн маш хүчтэй тийм тэжээлийн бодисууд гардаг. Одоо зүгийн балчин бол хүнсний бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж авдаг. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэхээр витамины чинь бол тусгайлан хийдэг шүү дээ. Химийн аргаар гаргаж авч байгаа. Энэ зүгийн бүтээгдэхүүнүүд бол байгалаас өөрөөсөө зүгийг бий болгосон тэр юмнууд л байгаа. Тэгэхээр зүгийнээс бол ерөнхийдөө 10 төрлийн тийм тэжээлийн одоо маш хүчтэй тийм тэжээлийн бодисууд гарч идэг. Одоо тэр хүнсний зүгийн бал байна, тоос байна, тоос армаг байна, жилий байна, хитасуун тэгээд нөгөө зүгийн эрвэхээ бас байдаг тэр гих мэтчлэн аим 10 төрлийн ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ бүхний энэ зүгийн энэ ичидтэй сайхан ийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тэгээд зүгийнээс гарч идэг хор гэдээ бас дээрээс нь байгаа. Энэ бүгдийг эмчилгээнд хэрэглэхийг зүгийн эмчилгээ гэж байгаа. Зүгийн хороор одоо эмчлээд нэ гэж ойлгож болох уу? Зүгийн нөгөө 10 бүтээгдэхүүн бүгд орж байгаа юм. Ерөөсө хорноос гадна тоосормог уулгана, сүнцэр уулгана. Сүнцэр чинь гэлтэхэд одоо залуу насны бэлэгдэл гэж авдаг шүү дээ. Одоо жишээлбэл зүгийн сүнцэр гэдэг юмар хооллож байгаа их зүгийг хоолдог зүгийнүүд өөрсдөө. Тэр нь болохоор ерөөсө 5-6 жил төрнө гэдэг чинь залуу амьтан, залуу организм төрдөг тий. Төрөөд 5-6 жил болж байхад тэрүүгээр 3 хоног хоолсон одоо ажилчин зүгий бол 45 хоногийн настай. Бүх юмыг одоо агуулсан жижиг хэмжээний мөртлөнгөө тийм одоо гайхалтай бүтээгдэхүүн. Бараг жижиг хэмжээний үйлдвэрлэл гэсэн үг. Одоо ерөөсөө тэр дотор чи ДНК-г засч яадаг юмнууд нь байж байна. Тэжээллэг юмнууд нь байж байна. Витаминууд, микроэлементүүд бүгд байж идэг. Ер нь анагаах ухаанд энэ зүгийг ашиглая гэдэг санаа сэтэл нь хэдийнээс эхэлж гарсан байдаг юм бол Монголд ялангуяа одоо энэ танайх анхдагч болоод байна уу? Эсвэл ер нь ингэж эмчилж исэн туршлага байдаг юм болов? Ер нь юу яадаг юм бэ? Анагаах зүгээ бол ерөөсөө хүн төрөлхтөн үссэн цагаас эхлээл тэр ерөөсөө бүртээ дээр вис. Эхлээл зүгийн балын хулгайлаад идэл нааш цаашаа зөөгөл идэг байсан хүмүүс. Хөвгөлдөн кинон дээр үрчилж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зүгийн балыг бол хүн төрөлхтөн үссэн цагаас зүгийн хорыг болохоор нөгөө жишээлбэл нэг шархтай хөнгөөж явж байгаа л зүгийн бал авахгүй ч хатгуулж итэл нөгөөтг нь идэгч штэ. Ингээл нөгөө мэдсээр гал тансаар гал тэгэл зүгийн хорыг бол ашигладаг байсан. Гэхдээ зүгийн энэ эмчилгээ чинь бол дээр үедээ хаад ноёдуудад хийгддэг байсан тийм эмчилгээ. Тэгэд энэ зүгийг урьдчилан одоо тусгай аргаар одоо тижээж гинөө өсгөж үржилж гинөө яадаг юм бол ямар зүгийг ашигладаг юм бол гэдг нь бас их санагдаад байна. Тэгээд нэг удаа зүгийг чинь нөгөө нэг хатгаад л амьгүй болдог гэж ярьдаг. Зүгийн яг хамгийн сүүлээс нь хариулахад зүгийн ерөнхийдөө нэг хатгаад л хүн өөрт нэг л хатгуур байгаа юм чинь. Тий. Тэгэхээр нэг зүгийг нэг удаа хэрэглээд л яана гэсэн болоо гэсэн үг. Тэгвэл зүгийг тэжээхдээ ерөнхийдөө зүгийн чи өөр 19 мянган төрлийн зүгі байгаа. Энэ дотроос Азийн балт, дорны балт зүгі гэдэг энэ одоо тэр бүлийг тэр төрөл зүйл бүлийг хэрэгэлдэг зүгийн эмчилгээнд. Тий. Тэгээд зүгийг нэг удаа хэрэглээд өгч байгаа учраас одоо тэд нар чинь нэг удаагийн зүг гэсэн учраас ямар нэгэн одоо хүн айх одоо над руу юм халдах болов юм дамжуулах болов
Гэхдээ тийм айх аюул бол байхгүй. Тэгэхээр танах тэр дорны балт зүгийг өөрсдөө өсгөж үржүүлдэг гэсэн үг үү? Зөвөжлөөс авдаг гэсэн үг. Тий. Гэхдээ бид нар өөрсдөө тийж юм л те. Зөвөж чинь өөрөө бал хураацсан байдаг штэ. Бал хураацсан байдаг тэр балыг бид нар авахгүй өөрт нь ингээл өөрт нь зөгийн балыг нийдүүлдэг гэсэн үг. Зөв. Тэгээд энэ зүгийн эмчилгээ маань одоо ямар төрлийн өвчнөд илүү үр дүнтэй гэдэг юм болоо? Зүгээ өөрөө хамгийн нэгдүгürt мэдрэлт их сайн байна. Мэдрэлийн өвчнүүдэд ялангуяа энэ харуултын дараах саажалтууд байна. Мэдрэлийн өвдөлтүүд байна. Энэ юмд бол маш их сайн гэдэг нь мэдэгдээд бидний практикаас харахад дээрээс нь ясны өвчтнүүдэд маш их сайн байна. Ясны өвчин байна, арьсны өвчин байна, идэхгүй шарах байна. Тэр мөөгөнцөр байна. Ус уналтууд байна. За тэр хамт үнэр мэдхэд бол одоо гэтэл дөнгөж саяхан гэхэд манад хоолой нэмэх ахуулаад мдээгүй болцсон. Нэг нь 4 жил, нэг нь жил гарсан болцсон хүүхэд ирлээ шүү дээ. Хоёулаа. Одоо бас нэг хүүхэд ирнэ гэсэн тэр одоо Японд шүдэ ахуулсан чинь мдээгүй болчлоо. Хоолны амт юусоо мэдэхгүй. Амт юусоо мэдэхгүй болцсон. Үнэр мэдэхгүй болцсон байна. Одоо харуултын дараа манад нэг үнэр мэдэхгүй ирсэн. Үнэр мэддэг болсон. Тэгээд яриа хэл орохгүй, сонсголт их сайн байна. Одоо бас манай Европ хэмжлэгэнд аягүй хэцүү сонсголын мэдрэлийн бууралтанд бол маш их сайн байна. Зүгийн одоо энгийн одоо нөхцөлд ч юм уу 100 ч юм уу хүмүүс зүгийн татгуулчихлаар нөгөөх нь хавдаа дулаадаг ч юм уу хорсдог ч юм уу юм бас зүйлүүд ажиглагддаг штеп. Тэгэхээр яг эмчилгээнд хэрэгжилж байгаа одоо зүгийн маань мэдээж бас хатгасны дараа энэ шинж тэмдгүүд илэрдэг болов. Энэ нь ямар нэгэн байдлаар одоо аюултай гэсэн зүйл байдгүй нэ сайх хэрэгтэй юугүй юу гэдгийг дээр хариулт өгөхгүй. Тий. Ерөнхийдөө зүгийн татгуулахаар нэг улайж хавддаг тийм ээ. Нэгдүгээрт өөртөө хавдуулдаг тэр бодисыг агуулж байгаа гистамины бодис гэж байгаа. Зүгийн өөрөө. Хоёрдугаарт хүний бид үүсэж байгаа тэрийг ихсэгдэг. Адилхан үүснэ. Гэхдээ эмчхэн бол байнга одоо тэрнийг ажиглаж харж тэрний эсрэг эмчилгээтэй хамт явж байгаа шүү дээ. Эмчилгээний гол нь тэрэндээ л байгаа. Тий. Танад ер нь хүмүүс их хвчлэн өвдснийхаа дараа л хандаад байгаа болов гэж ойлгож байна. Тэгэхээр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор ч юм уу ер нь хүмүүс эмчилгээ хамрагдах боломжтой байдгүй. Ерөнхийдөө л юу ямар байгаа. Одоо хүмүүсийн амьдралын хэв маягаас болоод тархалт маш их байна шүү дээ. Нэгдүгээр тархалт их байна. Хоёрдугаарт одоо дан компьютер утасын оролдож байгаа учраас ахуйн хордлогууд их байна. Тэрийг өөрөө баг хүмүүс мэдэрдэггүй өөртөө мэдэхгүй. Донтолтууд их байна. Тэгэхэд зүгээ өөрөө болохоор яадаг юм гэхээр өөрөө энэ болгоны эсрэг. Одоо жишээлбэл өөх цэцгийг зохицуулах үйлдэлтэй. Хоёрдугаарт тэр өөрөө тархалт ихсэн. Дархлаанд одоо манайхаар нэг хэд дэмжлүүлсэн бол ерөөсөө энэ өвл өвдсөнгүй, ханиа том хөрсөнгүй, ер нь л хөнгөн байлаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр дархлаанд ихсэн. Гэхдээ манайд бол ер нь өвдсөн хүмүүсийн ихэнх нь дандаа өвчний сүүлийн шатанд өвдөг соёл, нуруу соёл, нурууны мэдрэлгүй болчоод байна, мэдрэл дарж өвдөд байна гэж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө дархлаатай холбоотой энэ олон юмыг одоо цус түлжүүлдэг холбоотой ийм учраас өөрөө дурчлан сэргийлэх хэрэгтэй. Нэгдүгээр зардал бага байна. Маш бага зардал орно шүү дээ. Одоо жишээлбэл гоо сайхны нэг 400 мянган тарилга тариулдаг шүү дээ хүүхнүүд чинь. Гял өрийн тариулчлаг айл яриад идэг, тим тариулчлаг айл яриад идэг. Зүгийн эмчилгээ бол зүгээр л нэг нуруугаа эмчилүүлж яхад, хөлөө эмчилүүлж яхад, толгойноо эмчилүүлж яхад л өөрөө гүлээсэн гой царайтай болно. Яг тэгэхээр тэр бодис чинь байгаа юм дотор нь. Тийм болохоор гоо сайханд их ашиглагддаг юм байна тий гоо сайхны бүлэг төрүүл мэдээлэлтэй хоол хүнсэн тас их байгаад байдаг. Тийм шүү дээ тэгдэг. Тэгэхээр энгийн үгээр тайлбарлах юм бол одоо янз бүрийн өвчтөн хүмүүс ирээд байгаа шүү дээ. Яг тэр хүмүүст одоо зүгийн маань яаж үйлчлдэг гэдэг нь бас их сонирн байгаа юм л да. Өвчтөд тэр байгаа хэсгийг зүгийний тэр одоо хатгуур нь өөрөө олж очиод байна гэсэн үг үү? Зүгийг бол яг ба зүгийн хорны тухай ярихаар бол эмч өөрөө хатгаж байгаа. Гэхдээ тэр чинь зүв гэсэн үг. Усан зүүн төрлөндөө орно зүгээ. Усан түн зөрлөлд. Тэрнчээр чинь нэг зүгээгээр хатгахад нэгдүгээр төөнүр айгүй хорсож өвдөн чимчгэж өвдөн. Тэр бол төөнүр эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг. Дараагаар нэг хатгachаар тэр дотор ч уутан дотор хор байгаа юм. Тэгээ өөрөө автомат юм шахуурхтай. Ингээ шахаал байдаг. Тэр чинь өөрөө тариа. Эмч зүүнний цэг дээр тавьчихаар зүү. Ингээд нэг жижигхэн ямар ч 3 төрлийн эмчилгээ хийж байгаа нэг дор. Тэгэхдээ энэ дандаа эмч бол тэрийг дандаа зүүнний цэгүүдээр тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүгийг хатгаад байгаа юм. Зүгийг эмч хатгуулж байгаа байхгүй юу? Тий.
Тэгээд нэгдүгээр тэр тариаг бид нар чинь толгойн тариаг гэлдэхэд одоо энэ тент ч авал тариад идэггүй шүү дээ. Нэг л газар судсанд ч юм уу булчинт хийдэг. Тэрнтэй чи адилхан арьсанд орох хийж байгаа тариа учраас цусаар нөлөөлөөд бүх бие организмд нөлөөлнө гэсэн үг. Тийм. Ер нь гадны улс орнд жишээлбэл энэ зүгийг ер нь хэр ашигладаг юм бол эмчилгээнд? Одоо бид нар эн чинь өөрөө нэгдүгээрт зүгийн эмчилгээ бол өөрөө энерги засалтаа явж идэг. Хүний нөгөө мэдээллийг өөрчилдөг гэж би бас сонсч байсан. Тий. Өөрөө нэгдүгээрт энерги засалтаа. Яг тэгэхээр тэр биологийн идэвхтэй бодисод яг өөрийнхөө энергийг хадгалсан байгаа. А хоёрдугаарт зүгийн одоо гайхалтай юм яадаг вэхээр дандаа эсийн дотор орч нөлөөлдөг. Эсийн дотор орч нөлөөлөхдөө бүр нөгөө мэдээллийн сангуудад очиж нөлөөлнө. А нөгөө митохондри гэдэг шүү дээ. Бид нар нөгөө гутал шиг нэг одоо энерги гаргадаг нэг одоо эсийн дотор гаргадаг нэг юм байдаг шүү дээ. Тэрэнд нөлөөлнө. Дандаа эсийн дотор орж эргэтэн цэрүүд нь нөлөөлдөг. Тийм гүн гүнзгий нөлөөлдөг зүгийн одоо юмнууд. Тийм учраас жишээлбэл жилий гэлдэхэд эсийн доторх цэвэрлэгээ хийчихдэг. Одоо вирусыг чинь яагаад эмчилж чадахгүй? Яг гэвэл эсийн дотор байгаа байхгүй тэр вирус чинь. Тэгэхээр нөгөө тийм эмийн бодис тэр рүү орч чадахгүй байх, тий? А жилий бол орчин өөрөө. Ороод эсийн доторхыг ингээд цэвэрлждэг. Тийм учраас вирусын өвчнөд маш их сайн байдаг. Танад ер нь одоо эмчилгээдэд гарсан хүмүүсээс онцгой тохиолдол мэдээж байсан баха. Та бас жишээ дурдаж ярихгүй юу? Одоо хамгийн сүүлийн онцгой тохиолдол гэхээр манайд нэг одоо хамгийн сүүлийнх нь ярьж штэ. Одоо эхний үед бол их л сонин юм их байла. Одоо бол сонин юмнууд маш олон болоод ирэхээр бүр онцгой дасал болсон бах тий. Тий, дасал болсон. Тэгэхэр чин одоо мелит гэдэг онш байгаа. Одоо нуруу нугасны юм өвчин. Тэгээд 3 4 хоногт ингээ хөдөлж байгаа шүү дээ. Тэр чин 4 5 6 сар болсон. Тэгээ яг одоо нөгөө одоо ингээд хүүхэд насарч байгаа. Тэгэл бүр айгүйх баярлал явсан л да. Гар нь хөдлөө, хөл нь хөдлөөл ингээд явна гэдэг чинь. Зөгийн тэр хорны гайхамшиг нь яадаг вэ гэхээр хөдөлгөөний мэдрэлийг онцгой бүр сонгомлоор сэргийдэг. Тэгээд мэдрэлийн одоо тэр медиатор гэж байгаа шингэнүүдийг, шингэн ялгаралтуудыг хоорондоо мэдээлэл дамжуулдаг, тэдрийг хэсэгдэг. Бүр тэр нь сонгомл гэдэг нь бүр судлагдсан. Айгүй их судалгаа байгаа. Тэгээд тэр нь бол практик дээр бид нарт харагдаад байгаа. Тэр мелиттэй гэдэг хүн чинь гар хөл нь хөдлөөд ингээд хүзүүний хэсэгтээ ингээд үржилтэй байна гэсэн чинь тэр чинь ингээд хөдлөөд байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хоёр хил байна тийм ээ. Хоолойны мах хулаад мэдээг болцсон тэр хоёр хил байна. А бас нэг өлмидэж гიშгдэг нэг залуу ирсэн сая хөдөөнөөс ирсэн. Тэр ерөөсөө 31 нас хүртлээ хоёр одоо таягтай л байн гасаргаатай тэгээд таягтай явд. Таягтай хоёр хүн ингэж тушиж явна. А эсвэл ерөөсөө ингэж игцэн зогсож чадахгүй. Тэгэхээр чин сая манайд 10 хоног эмчилүүлээд улан дээрээ бүтэн гიშгдэг болоод одоо бас тэгэл уйлал гарч байгаа. Тэгээд одоо энэ эмчилгээ хийлгэж байхдаа одоо Европ эмчилгээ ч юм өөр одоо эм тариад хавсарч хэрэглүүл ямар нэгэн гаж нөлөө байх уу? Яг хамт хэрэглэж болохгүй эмийн зүйлүүд байгаа. Нэгдүгürt. Өөр асар хүчтэй цус шингэлэгч зүгэй. 2-3 төвшөнд нь цус шингэлдэг механизмыг дарангуйлчдаг. Тэгэхээр цус шингэлдэг юмнуудаа хэрэглэхгүй. А мэдрэлийн цусан хангамжийг 400 дахин ихсэгдэг гэдэг эренцефалографаар гарцсан байна. Тэгэхээр мэдрэл сэргээдэг бэгийн төрлийн витамин ПП-д хэрэглэхийг хориглосон байдаг. А дээрэс нь ерөнхийдөө дандаа хүний өвчнөд хүрдэг учраас Европ эмчилгээ хамт хийхийг заавал шаарддаг. Өөрөө нэг талаасаа заавал Европ эмчилгээ хавсарч явахыг шаарддаг гэдэг байхгүй. Тэгэхээр бид нэр хас болохгүй юмыг хасаад болох юмнуудыг мэрэгжлийн нарийн мэрэгжлийн эмч нартай зөвлөлдөөд хавсарч хийдэг. А тэгээд дээрэс нь одоо уламжлалтын барай байна, бомб байна, шивүүр байна. Одоо тэр физик эмчилгээний зүүнүүд байна. Эдрийг хамт эргэлдэг. Тэгэхээр манай эмнэлэг болохоор яадаг вэ гэхээр эмнэлэг суйлал болохоор хавсарч одоо энэ орчин үед л байгаа бүх юмны давуу талуудыг нийлүүлж хэрэгжилж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо насны хувьд ч юм уу, улирлын хувьд ч юм уу ямар нэгэн байдлаар өөр одоо гадны нөлөөлөл хүчин зүйлс нь юу гэдэг юм бол жишээлбэл хүүхдэд одоо хатгуулах тохиолдол байж болох уу? Хүүхдүүдэд бол их сайн нөлөөтэй гэдэг. Хүүхдүүд чинь юм их урд үлээж авдаг. Ундаг гэд иржсэн хүүхэд сая ирэхэд унахаа болцсон л ирцэн. Ядраад байна гэж ирж байгаа жишээтэй тий. Одоо ДЦП гэдэг дээ шүү дээ нэг тийм одоо бас хүнд онштой чинь өөр. Тэрнтэй хүүхэд сая ээжний эмч хүүхэн авч ирсэн. Хүүхэд гэсэн үг үү? Тий, унж таталтанд ихсэн. Цөөрсөн, бүр унахаа болсон тийм тохиолдол их байгаа манайд эрс улсуудаас. Та
та эмч хүнийхээ хувьд за бас эргэн хүнийхээ хувьд ээж хүнийхээ хувьд ер нь эрүүл амьдралын одоо зөв дадал зуршлыг юу гэж ойлгодог вэ? Эрүүл гэхээр би одоо хамгийн гол нь нэгдүгürt хүний сэтгэхгүй эрүүл байна. Сэтгэхгүй. Сэтгэхгүй эрүүл хүнс эрүүлэр сэтгэж байгаа үед хүний бие дагаад эрүүл байдаг. Жишээлбэл одоо нэг хүнийг хар санаал ингээл занчаал тэгэл хүн эрүүл байна гэж байхгүй шүү дээ. Хамаг судас шүрмсэн нагш чинь энэ чинь нөгөө мэдрэл даралт ихсэгдэг гормон ферменүүд нэгсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр хамгийн гол нь эрүүл сэтгэхүйтэй байх. Тэрийгэд бас эрүүл зөв бие бэлдартай байх. Эрүүл зөв хооллох. Явдал мөр зөв байх. Зөв цагт унтдаг байх. Зөв цагт иддэг байх. Тэгэхээр энэ болгоныг л би эрүүл одоо байгаасаа гэж боддог доо. Тий. Нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочноор шидэт зүгээр соёлын ерөнхий эмч Ангаах ухааны доктор Хулын эмч маань оролцож энэхүү зөвгийн эмчилгээний талаарх мэдээллийг бас бидэнд хүргэлээ. Танд маш их баярлалаа. За та бүхэнд их баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгчдэд талархал илэрхийлье. Харин нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрч байгаа гэдгийг дуулахад таатай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би дэдүүчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Миний биеийн сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хил ярианы зөв хвшилтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өн хүүхд авчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хутас 8860 тэг 52. Танаах нүүрс төлдөг, манаах бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манаах шалны халаал тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Өтлөг орж байгаа манаах сэрүүхэн. Шалны халаалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би гоолхт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь замдыг тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтэй гэж боддог. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль эколого үр хөвгтийн эрүүл мэндийг болсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Танаах нүүрс төлдөг, манаах бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манаах шалны халаал тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Өтлөг орж байгаа манаах сэрүүхэн. Шалны халаалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би гоолхт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь замдыг тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтэй гэж боддог. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль эколого үр хөвгтийн эрүүл мэндийг болсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би дэдүүчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Миний биеийн сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хил ярианы зөв хвшилтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өн хүүхд авчид та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хутас 8860 тэг 52.
Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн эрхэм үзэгчидтэй бид гоо сайхны зөвлөгөө мэдээллийг хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаад муу уламжлал ёсороо 100-ны эмэгтэйчүүд мэрэгжил арьс гоо заслын эмнэлгээс хүргэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж бэлэн болсон байгааг хүлээн авч үзээрэй. Эрхэм үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болон үргэлжилж байна. Бид үзэгчид та бүхэндээ зориулаад 100-ны эмэгтэйчүүд мэрэгжил арьс гоо заслын эмнэлгээс дараах зөвлөгөө мэдээллийг хүргэхээр хүрэлцээр байна. Ингээд туул эмчтийн өдрийн мэндийг хүргэе. За өртөн ч гэсэн энэ мэндийг хүргье. Тэгэхээр та тэр өмнөх дугаартаа бас өсвөр насны хүүхдүүдийн батг шах өвчний талаараас ярьсан байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд хоёлаа ер нь энэ батг гэдэг энэ арьсны нэмгийг маань яг юунаас олж тохиолддог юм бэ? Ямар одоо шалтгаан нөхцлүүдээр үүсгэгддэг юм бэ гэдгийг бас үргэлжлүүлээ ярьъя. За батг бол одоо ер нь гадаад дотоод их олон шалтгаантай гэдэг дөрвөн өчиг ярьжсэн тийм ээ. Тэгэхээр манай хүүхдүүд арьс батг гарахлаар өөрсдөө оролдог, бусдаар оролдуулдаг. За өмнө нь бас хоёр төгчөр хүндэрдэг тал бай. Тэгээ буруу арьслах, цэвэрлэгээ их дутууд улмиг байх. Тийм юм бол өсвөр насны их ажиглагдаг. За дээр нь бас нөгөө тааш тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэсээс бас их тослог бүтээгдэхүүн хэрэглэх өгшөө одоо батгах шиг явдал байна. За дотоод шалтгаанд бол ядаргаа, стресс, нойргүйдэл, тухайн хүний биеийн дархлаа тогтолцоо сулрах, ходоод гэзсний эмгэг, за мөн эмэгтэйчүүд болон дотоод шүрлийн умалчхайн эмгэг өөрчлөлтүүд, тэгээ сарын тэмдгийн алдагдал, хямралт, за буруу хоолт тийм ээ. За мөн янз бүрийн ийм антибиотик болон йод, бром агуулсан гормонтой бэлтгэлүүдийг хэрэглэх тийм ээ. Эмэгтэйчүүдний жимсний эсрэг бэлтгэл хэрэглэх ш. Тэр бүхнээс шалтгаалan үүсдэг. За тэгээ сүүлийн үед батг маань их залуужж байгаа. Харин 10 настай охтууд бас эхлээл ер нь жижигхэн хар утга амрын угал зарна ингээд харагдах болсон байгаа. Тэгээ хүүхдүүд бол нөгөө хөгжлийн одоо акселераци буюу одоо бие организмын хөгжлийн одоо хурц түвшин их өндөр байгаа тэрнтэй холбоотой. Ер нь арьсан шимгшиж амьдрдаг дематикоз гэдэг усны уутансарт амьдрдаг, мөн тосны булчгаад амьдрдаг тийм шимгч хорхоо байдаг. Тэр маань дээхэн үед их ховор байдаг гэсэн бол орчин үед маш түгээмэл болжээ. Ялангуяа орчин экологийн бохирдол, мөн төршлэн стресс, хүмүүс нийгмийн харилцаанд их орж байна. Дээр нь хүнс хоолны аюулгүй байдал халдаж байгаатай холбогдож тайлбарлаж байгаа л да. Тэгэхээр тэр шимэгч хорхой маань арьсны бүр гүн давхаргаад энэ үсний уг байгаа шүү дээ. Үсний угийн бүдүүрсээс надвар аим уутансартай. Тэр уутансар дотор болон мөн энэ тосны булчгаад ингэж амьдрч байдаг. Энд амьдрах их таатай орчноо бүрдүүлээд тэгээ амьд цэсийг одоо уургийн бүтцийг нэгдээд амьд цэсийг нэгсэндээ хөнөөж хүүлж байдаг. Тэгэхээр туул эмчээ таны түрүүн ярьсан шалтгаан нөхцөлөд үүсгэжээс гадна өөр одоо ямар үүсгэгч нэм бактери гэдэг ч юм уу байдгийн болоо зарим хүмүүсүүд л ойлгохдоо хөвчлэн өсвөр насныхын төлөнд арьс батгах гэдэг асуудал тулгардаг гэж боддог. Гэтэл яг үүндээ насны хувьд бол ямар нэгэн тийм одоо тийм насных илүү их арьс батгахна гэсэн юм бол зүйл байдгүй юм билээ. Тэгэхээр та энэ дээр бас тайлбар хэлэхгүй юу? Сайн дематикозоос гадна бас ходоодны хеликобактери гэж байгаа. Тэгэхээр батхтай хүмүүс ходоодны хеликобактерийг заавал үзүүлнэ. Тэгэхээр ходоодны хеликобактери бастаг үүсэх болсныг шалтгаан хүчин зүйл бас болдог. Тэгэхээр тэрийг заавал эмшүүлээгүй зөвхөн одоо арьсны талаас сайн одоо ачиг эмчилж бол төгс үрдэн төрөхгүй шүү дээ. Ялангуяа одоо бас 20-с дээшний залуучууд яг ерөнхийдөө шишгийн нас ерөнхийдөө дуусч ирсэн гэсэн эдийн боловч батг гараад байх явдал нь залуучуудад бол ялангуяа стресстэй их уялдаатай явдаг. Стресс их орсноор бас дааврын тэр тэнцвэр үйлдэл бас алдагддаг таршимд нь. Тэгээ нэгтэйгүр нөгөө төгөр бас яг гоо эмэгтэйчүүдийн нөгөө өндөвч биш үү? Өндөвчний дайврын өрслүүд мөн ялангуяа бас жимсээс амуулах хэмнэлтмлийг хяналтгүй удаа хус хэрэглэсэнтэй холбоотой орчим бас батгах шиг явдал байна. Тэгэхээр батгыг бол зөвхөн арьсны эмчээс гадна дотор эргэтний эмч, дотор шүрлийн эмч, эмэгтэйчүүдийн эмч заавал асуудалтай бол үзүүлж шинжилгээ хийлгэж тэрний дагуу эмчилгээ заавал явагдсан байх ёстой. Тэгсэн тохиолдолд эмчилгээ маань төгс болно. Тэрнээс гадна арчилгааг их сайн явуулах ёстой. Арьсыг сайн цэвэрлж явах хэрэгтэй, усанд их сайн орж явах хэрэгтэй, ахуйн одоо ариун цэврийг сайн сах хэрэгтэй. Арьсыг
өдөр тутмдаа сайн эмчийн заврын дагуу эмчилгээний төс бүтээгдэхүүнээр зөв аршиж тордох дадлалд одоо багаас нь сурах хэрэгтэй тийм ээ. Эцэг эхчүүдийн хувьд тэгээд зөв хоолт их чухлаа. Одоо сүүлийн үед бол бас буруу хоолт их байна. Дээр нь манай хүүхдүүд залуучууд компьютертэй харьцаж штэ компьютертэй харьцаад олон цагаар суухаар хараа мэдрэл маань их ядардаг. Хараа мэдрэл их ядарсны улмаас бас нүрээр их батгашин ирж ийн барзаа найр сүрсэн хуурайшин нөгөө янз бүрийн эдэлүүлэгчний бактериуд маань идэвхжил өгнө. Түүнтэй холбоотоор баттайгаа өгшөө тоо хэмжээний үед орших дамжих хүндрэх юм юунууд их гарч байна. Тийм учраас манай хүүхдүүд энэ оюуны арчил дээрх доктортой тэнцвэртэй цагаа зөө хуурилж авах тогтмол цагт унтах амрахт хичээл амралтын дэлбэрээ сайн сах хэрэгтэй. Компьютер дээр бол ер нь 3 цаг суугаад доотлол нь 2 дээдл нь 3 цагаас л үүдээ суусны эргээр нь тэгээд цаг тутамд 15 минут амраад бие хөвчлээ гаргаад хараагаа одоо их алсын одоо юм их сайн харж ингэж хараагаа амраах хэрэгтэй. Үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болон цууны эмэгтэйчүүд мэрэгжлийн арьс гооцлын эмнэлгээс бэлтгэн хүргэлээд тэгэхээр дараагийн мэдээлэлтэйгээ хамт байгаарай. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Монгол Мэд нэгдсэн эмнэлэг талархлаа илэрхийлье. Харин нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Энэ удаад бид та бүхэндээ өлсөхгүй аргаар зөв эрүүл сайхан биетэй болж турах аргыг хуваалцаж байгааг хүлээн авч үзнэ. Турах гэдэг ойлголт ямагт өлсөхтэй адил санагддаг бол энэ нь ташин ойлголт юм а. Хоолыг хит сааж турах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүний бие организмд шаардлагатай бүх бодисыг авч явах нь чухал. Тиймээс хөнгөн чанарын витаминлэг, тэжээллэг хоолыг сонгож хэрэглэснээр та өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой. Үүний тулд өглөөний хоолоо заавал ид. Өглөөний цааг өдөр тутам барьдаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад тархалах эрсдэл 2 дахин бага байдаг байна. Энэ дүгнэлтэнд Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэн профессоруд хүрсэн байна. Ногоо хийдэх тусам турахад хялбар болохыг ойлгоорой. Өндөг шарж байхдаа ч хэрчсэн помидор, өргөст хэм хийхээ бүү мартаарай. Махтай хоолыг дангаар нь бүйд, байцаа, лувангийн ч юм уу заавал ямар нэг ногооны хачир зуушны хамт хэрэглэх нь тохиромжтой. Ингэснээр хоолны шингэцийг сайжруулах, өөх тосны балансыг зохицуулахад тустай. Хүүхдийн будаа буюу каш зөвхөн хүүхдийн хоол биш юм шүү. Ургамал тариа будаа нь эслэг агуулдаг тул хоол боловсруулах шилдэг туслах болно. Сүйтэй, будаатай төрөл бүрийн каш маш сайн, гол нь элсэн чихэргүй идэж занших хэрэгтэй. Учир нь эслэг болон элсэн чихэр нь хоорондоо зохицол муутай байдаг байна. Өглөөний цай кофенд 2 цайны халбаг элсэн чихэр эсвэл ганц йотон байхад хангалттай. Ер нь амттан сахар нь хүний бие организм тийм ч ашигтай байс байдаг. Ясны сэрэгжил, чихрийн шижин зэрэг өвчин эмгэг нь ямар нэг хэмжээгээр нүүрс ус хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ аливаад туулшрах хэрэггүй тул сахарын зохистой хэрэглээг эрхэмлэх нь зөв. Сахар нь хүний биед ирч хүч тамирт хийхэ өгдөг онцлогтой. Энэ нь цөөн будаатай хуурганаас татгалц гэсэн үг биш юм а. Шүлтэй хоол, уяг мөн биед сөрөг нөлөөгүй байдаг байна. Гэхдээ дан гурилтай шүлж тусгүй. Тиймээс ногоотой, сонгонтой гих мэтчлэн төрөл бүрийн шүлтэй хоолыг эрхэмлэх хэрэгтэй. Шүлтэй хоол нь дамтны гаралтай өөх тус аль болох бага байвал эрүүл мэндэд тань тустайг анхаараарай. Хямтай талхны дунд навчит ногоон салаад нэг ширхэг хийхэд л та эслэгийг авчихлаа гэсэн үг. Уяг мэдрэмж төрхөөс гадна хямтай хамт авч болзошгүй элдв бактерийг устгаж байгаа хэрэг гэдэг. Та энэ бүхнийг мөрдлөг болгож хоолны дэглэмийг зөв баримталж чадвал эрүүл мэндтэй хоргүй зохистой турах боломжтой. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг. Амралтын өдрүүдэд бидэнтэй хамтарч өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй мэдээллийг хүлээн авсан үзэгч та бүхэн талархлаа илэрхийлье. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Монгол хүний эрүүл мэндийн төлөө Монгол Мэд нэгдсэн эмнэлэг ажиллаж байгаа таатай нь харин удаагийн дугаар маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар ямар мэдээлэл болоо зөвлөгөөг хүлээн авах хүсэлтэй байгаагаа манай нэвтрүүлгийн пэйж хуудасаар мөн ирүүлэх боломжтой. За нэвтрүүлгийн пэйж хуудсын тухайд Эрүүл амьдрал ТV нэвтрүүлэг гэсэн хаягтай байгаа юм шүү. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн удаагийн дугаарын төрөд өндөрлөж байна. Амралтын өдрөө аяхдаа сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай.